Тэгээ одоо жишээлбэл хятад Америкийг эзлэе гэх юм бол худлаа. Тийм юм ерөөсөө хийх боломжгүй. Нэг бол нэг далайг давах хэрэгтэй. Амар хэцүү. Хангамжийн сүлжээ, цэргийн хангамж, хоол хүнс бүгдийг явуулах хэрэгтэй болно. Зэвсэг сум, худлаа. Окей. За далаагаар явахгүй мó. Окей, хоёр талдаа амар том далаатай. За доор Мексикаар дамжих юм уу? Мексикийг эхлээ эзлэх юм уу? Мексикаар дамжиж ороод тэр Texas-ийн говьор явах юм уу? Худлаа. За дээгүүрээ явчих. Канадыг эхлээ эзлээд Америк руу явъя. За тэгээ Америкийн нэг state, нэг мужийг эзлээд авчи. Америкчууд бүгдээрээ буутай, зэвсэгтэй. Америкийг эзлээд аван гэсэн юм ерөөс байхгүй. Америк хизээ бутрах юм бэ? Хизээ фейлдэх юм бэ гэх юм бол дотроосоо бутарчин. Тэгээ нэг 3 юм уу 6 сар дотооддоо нэг алаан болоод, хямрал болоод тэгэл шинээр гараад ирчин. Америк нэг 2 юм уу 3 хуваагдах байх. Хизээ нэг цаг. Тэгээд мөнгөө Америкаас татчих штэ. Саяхан Сэхэд подкаст руу би орсон. Тэгээд thumbnail зураг нь юу вэ гэх юм бол би Путин мэднэ гэсэн зураг тавьсан. Би тэр гарчиг сонгоогүй. За 20 дугаарт энэ дээр геополитик, хөрөнгө олт, ашиг гэж ярьсан. Тэгээд 50-аас юу асуусан бэ гэх юм бол эдрээ чи дайнаас ашиг олж байгаа юм уу? Тэрнээрээ би юу гэж хэлсэн бэ гэх юм бол яа ашиг олж байгаа. Миний үүрэг юу юм бэ? Миний хийдэг ажил юу юм бэ гэх юм бол хөрөнгө олт хийдэг. Миний үүрэг юу юм бэ? Харилцагчийн хөрөнгийг өсгөх ёстой. За бас өөрийнхөө хөрөнгөө өсгөх нь. Тийм үүрэгтэй. Гэхдээ би ингээ явчаад дайн болж байгаа тийм ээ дайныг зогсоох хөрөнгө олт хийя хүмүүс угаасаа тийм юм хийхгүй. Миний ажил юу юм бэ? Тэр өнцгөөс ярьсан. Тэгээд энэ Сэхэд подкастын энэ анги сайн явж байна. Доор нь баахан комментууд ирж байна тийм эдрээ болооч чи ингээ мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн үгүй ээ. Тийм ээ. Банкуд бас яг адилхан. Хөрөнгө олтын сангуудаа бас яг адилхан. За тэгээд энэ дээр би жоохон наривчаа тайлбар ярих гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол дайныг дэмжиж байгаа. Одоо чинь Орос Украиныг эзлэх ёстой гэдэг байр суурь дээр байгаа. Одоо чинь ярианаас нь сонсохоор Хятад бол Тайваныг эзлэх ёстой. Уусаа. За. Энэ дээр тодруулаа хэлэхэд Орос Украиныг ерөөсөө авах ёсгүй. Авах ёсгүй л байсан. Оросууд Украиныг оролдож үзээгүй. Оролдоогүй. Хизээ оролдож үзсэн бэ гэвэл эхэлсэн бэ гэвэл Украинчууд НАТОгийн гишүүн болъё. НАТОгийн пуужин зэвсгийн бааз барья гэж яриад эхэлсэн чинь Оросууд Украинд ороод эхэлсэн. Камала Харрис нэг чуулган дээр очсон. За бид нар юун дээр ажиллаж байна гэвэл удахгүй Украин тийм ээ НАТОгийн гишүүн болон маргааш нь Оросууд ороод ирсэн. Амар ойлгомжтой. Монголчууд бид нар НАТОгийн бааз барьчихвал Хятадууд орж ирнэ, Оросууд орж ирнэ. Тайван НАТОгийн гишүүн болоод ирэх юм бол шууд Хятадууд Тайван руу ороод ирчихнэ. Таиланд, Вьетнам гэх мэт шин бас яг адилхан НАТОгийн гишүүн болоод ирэх юм бол ороод ирчихнэ. Энэ бол Хятад улсын удирдагчийн үүрэг. Яг гэх юм бол өрсөлдөгч илүү том гүрэн чиний хил дээр бааз барьнаа, цэргийн бааз байршуулна гэдэг чинь боломжгүй зүйлс байхгүй. За гэхдээ 2000-ад он барууныхан НАТОгийн нэг чөлөөт хийдэг байсан. Яагаад энийг хийдэг байсан бэ гэх юм бол хийх боломжтой байсан. Оросууд сул, Оросын эдийн засаг хог дээр өсөрч ирсэн. Дампуурц улс байсан шүү дээ. Гэхдээ өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хятад босч ирсэн. Оросууд босч ирсэн. Буцаага том гүрэн болсон, хүчтэй болсон. Одоо тийм ээ хүүхдийн тоглоомын талбай дээр 5-6 настай хүүхдүүд 10-12 настай автомануудад зодуулдаг. Юу ч хийж чадахгүй. Гэхдээ тэд нар том ахыгаа дуудаад өөрөө том болоод ирэх юм бол хүн оролдоо их болчих واخгүй юу? Тэгээ өөрөө хүчтэй болоод ирэх юм бол тэр були тэр доромжлуулдаг хүн гараад ирчих юм бол хариугаа байрна. Яг ийм юм болж байгаа хгүй. Энэ үнцгээс ярьсан. За тэгээд Европ Оросын газ авах болж байгаа. Тэгээ юу болох юм? Тийм ээ? Европчууд өөр газараасаа нефть авах хэвээр. Хаанаас авах юм бэ гэх юм бол Америкаас авна, Катараас авна, илүү үнэтэй авна. Тэдний компаниуд ашиг олно. Тэгээд энэ ойлгомжтой болоод ирэх юм бол тиймэрхүү компани руу хөрөнгө олт хийх үстэй. За хоёрдугаар Европ дайн болж их магталтай болоод ирэхээр Европ эрсдэлд ороод эхлэхээр Европ эрсдэлтэй харагдаад эхлэхээр хүмүүс юу гэдэг юм бэ гэх юм бол Европоос мөнгө татчихдаг. Тэгээ мөнгөний хаашаа явуулах юм бэ гэх юм бол хамгийн аюулгүй орн руу явуулдаг. Тийш тэр бол Америк. За тэгээд эх 2-3 жилийн хугацаанд маш их хэмжээний мөнгө Европоос Америк руу зогтох нь тодорхой юм бол уучлаад тийшээ хөдөл. Энэ бол саруул юу ухаантай. Би ер нь нэг соёл, ёс суртахууны хувьд бол буруу юм хийж байгаа юм бол надад тайлбараад өгөөрэй. Би ойлгож хичээ. Муусаа. Таны барьсан. Дайныг дэмжиж байгаа юм уу? Дайнаас амар их ашиг болж байгаа. Тэгэхээр хүний амнаас тэнд хамаагүй. Мөнгө нь хэлж байгаа гэсэн үг. Үгүй. Тэр биш ээ. Зүгээр тэрнээс нэлээд их ашиг хийж байгаа. Гэхдээ дайн дуусчих юм бол өөр газараасаа бас ашиг хийх боломжтой.
дайнгүй байсан бол илүү их ашиг хийх боломжтой. Тэрийг шууд хэлчихье заяа. Окей. Дайн байхгүй байсан бол Германы эдийн засгийн хөрөнгө бол тиймэр байна. Германы эдийн засаг мундаг, Герман хүмүүс хөдөлмөрч хүмүүс. Гэхдээ хямдхан газ авах болоод цахилгаан станцуудаа нураагаад амар үнэтэй эрчим хүчээр эдийн засгаа явуулаад тэгээд дампуурж байгаа учраас тэр улс руу хөрөнгө оруулалт хийх юм хийхгүй байхгүй. Тийм учраас их хэмжээний мөнгө хөдлөд эхэлж байгаа. Маш том урсгал. Тэр урсгалыг дагаа яваад эсвэл урьдчилаад хөдлөөд ашиг хийх ёстой гэж бодож байна. Та нар бас яг адилхан ашиг хийх байхаа. 18 оноос хойш Facebook page, 20 оноос эхлүүлээд Instagram, 22 оноос эхлээд YouTube page хөгжүүлсэн. За энэ 3 пэйжийг ингээд дагагчийн тоо нэмчих юм бол одоо бараг 500-600 мянган дагагчтай. Санхүүгийн зах зээл дээр одоо номер 1 контент бүтээгч болсон. Энүүгээр дамжуулаад ямар гавьяа бий болж байгаа юм бэ гэх юм бол ном зарагдаж байгаа, сургалт зарагдаж байгаа, автоматын харилцагч маш сайнаар өсөж байгаа. За тэгээ та ч гэсэн өөрөө жижиг бизнестэй, дунд зэргийн бизнестэй тэгээ борлуулалтаа дэмжмээр байгаа юм бол миний бүх бичих борлуулалтын чадвар шингэсэн Power намайг сонирхоор. Idrots.com дээр захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээл бас тэндээс. Тэ. Гэхдээ одоо идрээ ч одоо ямар амар юм бэ? Дайнаас ашиг болоод байгаа юм. Болж байгаа юм. Би нөлөөлж чадахгүй, би өөрчилж чадахгүй. Одоо яах юм? Путин руу залгаад наадахаа бол, Мерц руу залгаад наадахаа бол, Трамп уусаа би Монголдо нэг жараханаас жижигхэн юм. Тэгээд хүмүүс намайг ингээд Путиний дэмжиж гэж боддог үгүй. Эгийн голын цахилгаан станцыг сатааруулж байгаа. Манай чулуун нүүрс, кокс нүүрсийн том өрсөлдөгч болж байгаа. Манай төмөр замыг дахин удаа сатааруулсан. Би энэ хөшний цаана том улс төрийн хувьд юу болж байгаа юм бэ гэж сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ юу мэдж байгаа юм бэ гэх юм бол Орос, Монгол улсын эдийн засаг дотор том нөлөөтэй. Жишээлбэл Улаанбаатар төмөр замыг 50% эзэмшиж байгаа заяа. Тэ? Тэгээд Оросууд ямар сонирхолтой байгаа юм бэ гэх юм бол биднийг сул хөвчгүй байлсан дээр хүсчээсэн бол энэ төмөр замыг айл хэдийнэ хөгжүүлээд нэмэлт хөрөнгө олт хийж байгаа шүү дээ. Гэхдээ юу хийж байгаа юм бэ гэх юм бол манай төмөр зам гамшиг шүү дээ. Тэ? 1960-70 оноос хойш ерөөдөө шинэ хөрөнгө олт ерөөсөө их хурдны галт хэрэг ерөөсөө байхгүй. Гэхдээ тийм ээ. Оросын хил дээр НАТО-гийн пуужин бааз баригдаад тэгээ Путин тэрэн дээр урчлаад хөдлөөд тэрийг зогсоох юм бол окей. 1960-ад онд Кубын пуужингийн кризис болж исэн. Юу юм бэ? Тэ? Орос, Советууд Куб дээр пуужингийн бааз барьсан. Цүмийн зэвсэг тэндээ байшуулж эхэлсэн. Америкчууд юу хийсэн бэ? Тийм ээ. Өөрөө баг цүмийн дайн эхлүүлэхэд бэлэн байсан шүү дээ. Яагаад вэ гэх юм бол Америкчууд тийм юмыг хүлээн зөвшөөрөхгүй. Мексикт Оросууд хятадууд бааз барих юм бол хүлээн зөвшөөрөхгүй. Канадад бааз барих юм бол хүлээн зөвшөөрөхгүй. Хүлээн зөвшөөрөх боломжгүй байхгүй юу? Тэгээд хэн нэг нь бааз бариад эхлэх юм бол Мексико тэнхтээд өөрийнхөө улс дотроо хятадын цэргийн бааз бариад эхэлчих юм бол тэгээд дараа нь Америкчууд тэрийг бөмбөгдөөд эхлээ пуужин танк манк ороод ирээд oh my god юу ч гэд гоншгоноод авах юм бол Америкийг зөв юм хийсэн логиктэй энийг хийх ёстой байхгүй юу? Энэ үзгээс ярьж байгаа. Путин нэг талдаа зөв юм хийж байгаа, нөгөө талдаа зөндөө бузар балиар юм хийж байгаа шүү дээ. Тэрийг хоёр юмыг толгоонд шингээх хэрэгтэй байхгүй юу? Олон улсын төвшөнд айгу бага мөнгө өдөртөө явж байгаа шүү дээ. Тэгэл одоо ашиг хийн. Хийх миний тэгээд энэ дайн дуусчих юм бол өөр төрлийн хөрөнгө олт хийн. Бас ашиг бол стратеги өөрчлөн. Тэгэхээр одоо жишээ нь хөрөнгө оруулах цаг нь яг муу юм уу биш юм уу? Одоо таны ярианаас сонсохоор геополитик нөхцөл байдал улам хүндрэн тий. Одоо ингээд тэгээд дахиад нэг юм хэлчихье заа. Нөгөө Германчууд, Франц, Их Британь амар үнэтэй газ нефтийг худалдаа авч байгаа шүү дээ. Тэр бол амар тэнэг байхгүй юу? Яг гэх юм бол Америк руу мөнгө шилжүүлж байгаа, Катар руу мөнгө шилжүүлж байгаа. Бүр хамгийн тэнэг юу юм бэ гэх юм бол энэтхгээс Оросын нефтийг дамжуулан худалдаж авч байгаа. Тэр хэний Герман дуусж байгаа юм бэ гэх юм бол Оросын Герман дуусж байгаа энэтхэг Катар, Америкчуудын Герман дуусаад явж байгаа байхгүй шал хэрэггүй. Гэхдээ нефт газа 2 дахин хямдхан худалдаж авчаад Герман улсын эдийн засаг дотор илүү их мөнгө үлдээд тэргээр жишээлбэл цахилгаан эрчим хүчний өртөг бага байх юм бол Герман дата центр хиймэл ойхооны төв болох боломжтой байхгүй юу? Тэгээд Германы нэг хиймэл ойхоон дэд бүтц барьдаг компани руу хөрөнгө олт хийх нь бүр ашигтай байдаг байхгүй юу? Тийм юм хиймээр байгаа. Гэхдээ Герман Европын зах зээл рүү хөрөнгө олт хийх нь бүр боломжгүй худлаа болсон.
өглөө оруулсан бичлэгч үзэхээр Орос Стамбул дахь одоо Орос Украины хэлцээр бол үр дүнгээ өгсөнгүй гэж ярьж байна. За хятад одоо удахгүй тэгвэл цаг хугацааны асуудал Тайваныг авах нь бол тэр ийм игзэгтэй дэлхийн 3 дугаар дайн маа ингээд өөрөө ярьсан шүү дээ. Ийм үед бид нар мөнгө аваачаад тэр Америкийн хөрөнгөний бирж рүү аваачаа хийчих чинь зөв шийдвэр мөн үү? Мөн яг гэх юм бол тэгээ 3 дугаар дэлхийн дайн одоо та дэсвэр асууж за окей идрээ чи ингээд болохгүй ямар бузрын яриад байгаа юм бэ чи. Окей тэгвэл Украин руу яваад Украинд нэг дансаа нэгээд тэнд хадгаламж байшруулж байгаа гэх юм. Хийхгүй шүү дээ. Гэхдээ тийм үйл өөрөө хийхгүй хэрнээ намайг шүмжлээд ёс суртахуунтай зөв юм хийгээч өггүй. Тэ? Америкийн зах зээл рүү мөнгөө хийх ёстой. За тэгээ хизээ нэг цагт Америкийн зах зээлээс зугтах цаг нь гарч ирнэ. Тэ? Трамп буугаад 3 жилийн дараа Америкийн демократ нам Камала Харрис шиг юм гараад ирэх юм бол guys хурдхан шиг мөнгө Америкаас татаарай. Ойлгомжтой. Ийм л юм ярьж байгаа. Мөнгө хаашаа зугтах юм бэ гэх юм бол Америк руу зугтана. Яагаад Америк руу зугтах юм бэ гэх юм бол цэргийн хүчний хувьд хамгийн их Америк цөмийн зэвсэгтэй. Зүүн талдаа далаатай, баруун талдаа далаатай. Одоо Америк руу дайраад ороод Massachusetts, California эзлээд аавн гэж байхгүй заяа. Тэгээ Америк улс биш дээ хүн амаасаа илүү буу зэвсэгтэй. Тэгээ одоо жишээлбэл хятад Америкийг эзлэе гэх юм бол худлаа тийм юм юу ерөөсөө хийх боломжгүй. Нэг бол нэг далайг давах хэвээр. Амар хэцүү. Хангамжийн сүлжээ, цэргийн хангамж, хоол хүнс бүгдийг нь явуулах хэвээр болно. Зэвсэг сум, худлаа. Окей. За далаагаар явахгүй мó. Окей, хоёр талдаа амар том далаатай. За доор Мексикаар дамжих юм уу? Мексикийг эхлээ эзлэх юм уу? Мексикаар дамжиж ороод тэр Texas-ийн говьор явах юм уу? Худлаа. За дээгүүрээ явчих. Канадыг эхлээ эзлээд Америк руу явъя. За тэгээ Америкийн нэг state нэг мужийг эзлээд авчий. Америкчууд бүгдээрээ буутай, зэвсэгтэй. Америкийг эзлээд аван гэсэн юм ерөөс байхгүй. Америк хизээ бутрах юм бэ? Хизээ фейлдэх юм бэ гэх юм бол дотроосоо бутарчин. Тэгээ нэг 3 юм уу 6 сар цэргийн дотооддоо нэг алаан болоод тий хямрал болоод тэгэл шинээр гараад ирчин. Америк нэг 2 юм уу 3 хуваагдах байх. Хизээ нэг цаг. Тэгээд мөнгөө Америкаас татчих штэ. Тэгээд энэ Америкчуудын улс төрч юу гэдэг байна гэх юм бол яагаад Афганистан руу яваад байгаа юм? Тийм ээ? Афганистан ихэвч Америкчууд Афганистан хаана байдгийг мэдэхгүй штэ. Ихэвч Америкчууд бас Украин хаана байдгийг мэдэхгүй. Украин Америкчуудын хувьд бол ямар хамаатай. Тэ? Монгол улс юу болж байгаа юм, яаж байгаа юм? Тэ? Америкчууд ямар хамаатай. Ямар ч хамаагүй байх хэрэгтэй байхгүй юу? Өөрийнхөө дотоодынхаа юм дээр анхаар. За гэхдээ тэгж чадахгүй. Тэгээ Либияг будаа болгосон, Афганистаныг будаа болгосон, Иракийг будаа болгосон. Тэ? Саддам Хусейн Иракийн ерөнхийлөгчийг хэн гаргаж өгсөн бэ гэх юм бол Америкчууд дэмжсээр гаргаж ирсэн. За тэгээд Америкийн найз байсан. Тэгээд зэний цагт мань өглөө. Гадафи яг адилхан. Тэ? Шал хэрэггүй юм хийгээд байгаа байхгүй. Гэхдээ тэгээд 3-4 их $80 Афганистан, Ирак, Либия, Сирия гэж шатаачаад. Тэгээд 20-30 жилийн өмнө Америкчууд Сауди Араб, Кувейтийг хамгаалах шалтгаан бол байсан. Тэр юу юм бэ гэх юм бол нефт. Гэхдээ технологийн хөгжил гараад ирчээд одоо Америк улс өөрөө нефтний экспортлагч орн болсон. Америк одоо өөрөө нефт, газа Европ руу зарж байгаа. Тийм учраас тэр Middle East, Saudi Arab, Kuwait юу болж байгаа юм бэ гэх юм бол Америкчуудын хувьд бол хамаагүй болох хэрэгтэй байхгүй. Тийшээ тэгтээ татвар төлөгчийн мөнгөө гүүр мөр өөрийнхөө зам өөрийнхөө эдийн засаг дата центр хэмэл байхаан дээр төвлөрөхгүй тийшээ бөмбөг явуулаад тесрэтэг бодис явуулаад зөв мөнгөө татврынхаа орлогоо шатааж байгаа нь амар тэнэг байхгүй юу? Окей. За. Америкийг аавна гэж байхгүй заяа. Тийм учраас Америк бол энэ дэлхийн хамгийн аюулгүй мөнгөний зогсоол байхгүй юу? Тэгээд нэг Тайваны яагаад авах юм бэ гэх юм бол одоо миний суугнэр би бас байнга ярьдаг. Сонирхолтой юу юм бэ гэх юм бол нөгөө дипломат харилцаа байдаг шүү дээ. Тэгээ өнгөрсөн 20-25-30 жилийн хугацаанд энэ барууныхан Америк, Европынхан юу алдсан бэ гэх юм бол энэ дипломат харилцааны чадвар алдсан. Тэ? Геншер, тэ Шрёдер, тэ? Амар олон Германы топ элчин сайд. За Америкийн зөндөө хүмүүс байсан тий. Бид бүгдээрээ байхгүй болчиход одоо ямар хүмүүс нь гараад ирсэн бэ гэх юм бол дэлхийн ертөнцийг хүүхч хард би чамтай муудалцсан би чамтай алдсан дараараа гэсэн хүмүүс гараад би чамд хариу барья. Нэг прагматик өнцгөөсөө харж байгаа хүмүүс нь алга болсон. Дандаа зэвсэг, дандаа пуужин, дандаа дэлбэрэх ёстой гэд дандаа алдцъя гэд маргаан үсгдэг хүмүүс нь гараад ирсэн байхгүй. Хамгийн гол нь Герман, Европ дотроо.
Тэ? Өөрийнхөө дотооддоо юусэн анхаарахгүй гадны юм дээр анхаарат байгаа байхгүй. Бас нэг симптом. Аз Хятадд нэг томоохон юм байдаг заяа. Тэр юу юм бэ гэх юм бол нүүр. Тэ? Хятадын ерөнхийлөгч лөө хөөе новш минь Тайван руу дайрч үзэрэй гэх юм бол тэ? Тэгж хэлсэн учраас одоо Тайваныг авахаас өөр аргагүй болчих واخгүй. Тэгэхгүй бол нүүр алдна. Тэгээ энэ бол юу Дональд Трампын хориг мориг тариф дээр харагдсан шүү дээ. 30% тариф тавьсан. Хэдүүд окей, царай алдчих болох уу 30%. За тэгээд дараа нь Америкчууд за 65%. Хэдүүд яасан бэ? Бас 65%. А тэгээд Америкчууд юу юусэн бэ? Дональд Трамп юу юусэн бэ? 145%. За тэгээд хэдүүд дахиад царай алдчих болохгүй. Бууж өглөө боли Дональд Трамп миний гарыг амар хүчтэй мушглаа бид нар одоо бууж өгөх ёстой гэж ярих юм бол Ши Жинпинг, Владимир Путин, Герман улсын Фридрих Мерц, Keir Starmer, Emmanuel Macron бүгдээрээ арчигдана. Тийм учраас улс төрчдийн төлөөлж байгаа ерөнхий сайд, ерөнхийлөгч нь хүчтэй харагдах хэрэгтэй. А тэгээд буцаагаад их орондоо очоод юу болсон бэ тайлбарлаад тэрийг борлуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэл уучлаарай тий. Ерөнхий сайд нь ингээд тултал нь алгадуулсаар агаад тий хошног болсныхан дараа миний бүхс амар хөвгөрцөн байгаа хартаа амар байгаа зү. Дональд Трамп намайг амар алгадлаа. Бид нар одоо бууж өгөх ёстой гэх юм бол дараагийн сонгуульд байхгүй болчихгүй юу? Тэрийг бүр ойлгодог хүмүүс нь байхгүй. Loss of face. Тэгээд 45% тариф гэх юм бол хятадууд яах ёстой юм бэ гэх юм. Окей, боли бууж өглөө болохгүй байхгүй. Тэгэх юм бол Ши Жинпинг шууд байхгүй. Яах ёстой юм бэ гэх юм бол бид нар ч гэсэн 45. 100. Бид нар ч гэсэн 100. 145. Бид нар ч гэсэн 145. Тэ. Яг энэ сэтгэл зүй байхгүй. Одоо бас яг адилхан одоо Дональд Трамп шиг ингээд Монголын зам дээр энийг байн харагдсан шүү дээ. Хоёр плюс машин хоорондоо мөрөглөлтөө хоёр боронтой гарч илээ. Чи хин юм бэ гэд уурлсныхаа дараа нөгөө гар нь чи өөрөө хин юм бэ гэл энэ хүний натур. Путин хэлж штэ. Би чи надад айна зогсоохгүй би чамдаар өст амар том санкц юу тавина. Олон нийтэд ингээд зарлж байгаа юм чинь нөгөө хүн маань улсын ерөнхийлөгч цаанаа ард түмэн байгаа, цаанаа бас хэдэн гишүүдүүд байгаа. Үргэлж хүмүүс ингээд Путиний алдан тушаалыг ингээд булаагаад авах гээд санал ширээг нь хөрөөдөж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэдний окей би ажина Трамп боли тий боли би одоо болоо болохгүй байхгүй юу. Тэгээд Дональд Трамп ингээд боронгдох юм бол өөдөөс нь окей. Дан зогсохгүй бро. Гэт хариу амар ойлгомжтой байхгүй юу. Тэрийг Дональд Трамп одоо маш сайн мэдж байгаа. Тийм учраас одоо Путин дээрээ одоо шинээр санкц тавихгүй байгаа. Гэхдээ Дональд Трамп санкц тавиад эхлээд хориг тавиад эхлэх юм бол угаасаа тэгээ бууж өгсөн гэсэн үг. Өөр аргагүй болцсон гэсэн үг. За тэгэл ингээ хайчин. За окей. Би үзлээ, би хичээлээ. Истанбулд уулзууллаа. 3-4 утсаар ярьлаа. Марко Рубио элчин сайдын яам бүх хүмүүсээ явууллаа. Украиныг аврах гэж үзсэн, намайг сонсохгүй юм байна. За тэгээ хогчин. Энэ Байдны дай. Гэт зүгээр Оросыг орлогоо болчих واخгүй юу. Тэгэхээр өөр арга юу байгаа юм? Оростой алцаад цөмийн зэвсгийн дайн эхлүүлэх юм уу? Тэрийг байгаа зү. Иймэрхүү юмыг ойлгож чадахгүй хүн. Тэгээд коммент бичгээс өөр аргагүй байх л та. Идрээ Путины нохоо. Түүнээс дипломат харилцаа бас амар мэдрэл муутай. Тэгээд иймэрхүү юмнуудыг чимээгүй тий хүүхдүүдийнхаа дэргэд хэрэлдэггүй гэдэг нь шүү дээ. Тий олон улсын тайзнаараа Twitter дээр ч гэсэн хэрэлдэх нь хамгийн тэнэг байхгүй. Дүгэж сая Дональд Трамп, Илон Маск бас амар тэнэг юм хийсэн шүү дээ. Хамгийн гол нь Илон Маск амар тэнэг юм хийсэн. Тэ олон нийтийн өмнө өөрийнхөө сошиал медиа платформ дээр хэдэн зуун сая хүмүүсийн өмнө Дональд Трамптай алцаад байгаа байхгүй юу? 150, 160 IQ-тэй хүн. Жоо жоохон аутизмтай болохоор окей. Гэхдээ уучлах юм байхгүй. Тэ Илон Маск бол амар тэнэг юм хийсэн. Ингэж болохгүй байхгүй. Тэ Илон Маск өөрөө ч гэсэн одоо тийм дипломат соёлыг одоо сурах хэрэгтэй. Бүр муугар бодвол цөмийн дайн болох магадлал нь хэр байна гэж таарч байгаа. Яагаад? Зүгээр хөөгнийх юм. Зүгээр хожих юм байхгүй. Хожих юм байхгүй. Ашиггүй. За одоо дахиад жоохон ашиг ярьчих. Жишээлбэл цөмийн дайн эхлэх магадлал нь нэмэгдлээ. Хувьцааны ханшин навс унлаа. Яах вэ? Нэмж явах хэрэгтэй. Яагаад? Яг үгэх юм бол цөмийн дайн угаасаа эхэлчих юм бол дэлхийн сүр угаасаа мөнгө гэсэн юм алга болчихно. Хөрөнгө олт хийсэн үү хийгээгүй ялгааг болчих واخгүй. Гэхдээ ер нь бол цөмийн зэвсэг шиднэ гэдэг чинь эцсийн арга. За би өөхөх юм чинь чи бас өөх ёстой гэсэн шийдэл واخгүй. Одоо чиний илэглүү нэг худаг хэд удаа зооцсон.
Тэгээ чиний зүрхийг ингээд хатгацсан. Тэгээ хутгаараа окей. Тэгээ яах ёстой юм бэ? Окей. Би ганцаараа өгөхгүй чи хамт өгөх ёстой гэсэн шийдвэр гаргаад тийм магадлал бага байхгүй юу? Тийм тэнэг хүн магадгүй Европ байж магадгүй Kirsten Macron тэгж тэнэгтэж магадгүй. Гэхдээ Donald Trump, Putin, Xi Jinping тийм тэнэгтэхгүй. Тэд нэр арай саруул ирүүл ухаантай. Тэгээд ер нь бол пуужны явуулахгүй баха. Тийм учраас юу гэсэн бэ гэх юм за окей. Хүмүүс айж гин, ичлээс айж гин. Гэхдээ юунаас айж байгаа юм бэ гэх юм бол дэлхийс хүрхээс айж гин. Тэгээд дэлхийс хүрчих юм бол тэр төгрөг доллар бүх юм байхгүй болчихно. Тийм учраас өргөн болт их хэрэгтэй байхгүй. Америкийн цаана ингээд дайныг ингээд сэгсэрч байгаа ингээд юу юм бэ гэх юм бол зэвсгний нам. Ашигтай. Амар ашигтай. Тэгээ НАТО томруулах нь ашигын төлөө дайныг одоо хийж байгаа. Тийм Lindsey Graham Kiev л явж байгаа. Дандаа ашигын төлөө. Тэгээд тэд нар юу мэдж байгаа юм бэ гэх юм бол цөмийн зэвсэг шидэхгүй баха. Гэхдээ ингээд тултал нь борлуулалт хий. Тэгээ хаа нэгэн газар үргэлж дайм болох хэвээр юм шиг байгаа шүү дээ. Америкчуудыг харах юм бол. Тэ? Вьетнам. Тэ? Тэгээ дараа нь Африк, Сомалия, Камбож, Афганистан, Югославия, сонгорой Либия, Ирак, Сирия, одоо Украин. Украины дайн дуусчих юм бол дараагийн дайн гараад ирчих. Баттай хэлчихэ заяа. Тийм байгаа байхгүй. Окей. За, тэгээ энэ подкастыг бүтнээр үзмээр байгаа юм бол доор линк байгаа. Second podcast дөнгөж сая орсон дугаар. Тэгээд бүтнээр үзэх юм бол би баярлалаа. 50 наач баярлалаа.